Сайн байцгаана уу? Бүгдээрээ өдрийн мэндийг хүргэе. Ээлжид видео контентээр уулзч байгаадаа баяртай байна. Өнөөдрийнхөө видео бичлэгээр би та бүхэндээ хэрхэн өөртөөгөө ажиллах вэ гэдэг аргачлалыг зааж өгч байгаа. Тэгэхээр өөртөөгөө ажиллах хамгийн энгийн хэрэгжүүлэхэд хялбар ийм арга бол өдрийн тэмдэглэл хөтлөх байдаг. За тэгэхээр хэрхэн яаж өдрийн тэмдэглэл хөтлөх вэ? За тэгэхээр хүнийг амтнаас ялгаж идэг ийм 5 нандин чанар өгөгдөл хүнд байт юм байна. Хамгийн нэгдүгээрт нь бол өөрийгөө ухамсарлах гэдэг чадвар байдаг. Тэгэхээр хүн өөрийгөө хөндлөнгөөс ажиглаад миний энэ зан чанар болохгүй байна да. Би ер нь энэ дээрээ ажиллах хэрэгтэй байна. За би илүү сайжрахын тулд ийм зүйлсүүдийг хийх хэрэгтэй байна гэд өөр дээрээ дүн шинжилгээ хийх ийм чадвар байдаг. Тэгэхээр энийг бол өөрийгөө ухамсарлах чадвар гэдэг байгаа. За хоёрдугаарт нь бол хүнд нандин чанар өгөгдсөн байдаг. Тэгэхээр нандин чанарыг яг юу гэж тодорхойлох вэ гэхээр хүнд өөрт нь зөв буруугийн мэдрэмж бол байждаг. Тэгэхээр юу зөв юм бэ? Юу буруу юм бэ? Юу хийвэл яг болж байгаа юм бэ? Юу хийвэл болохгүй байгаа юм бэ гэдгийг бол хүн бол маш сайн мэддэг. Тэгэхээр хүний нандин чанар хөгжих тусмаа хүн бол үргэлж зөв зүйлийг хийж яадаг. Тэгэхээр нандин чанар хөгжнөө гэдэг маань юу гэсэн үг юм бэ гэхээр энэ төрхөөсөө өгөгдсөн зөв буруугийн мэдрэмжээ хөгжүүлснээрээ хүний нандин чанар хөгжиж яадаг гэсэн үг. За 3 дугаарт нь бол бүтээлч байдал. Бүтээлч байдал гэдэг бол альва зүйлийг одоогоос илүү яаж сайжруулж болох вэ гэдгийг хүн бол үргэлж эргэлхийлж яадаг. Тэгэхээр ямар нэг зүйлийг илүү цагт хэмнэлттэй эсвэл илүү бүтээмж өндөртэй болгон өөрчлөлт сайжруулах нь өөрөө хүний бүтээлч байдал байж яадаг. За 4-дүгээрт нь хүний төсөөлөн бодох чадвар. Тэгэхээр хүнд л ганцхан юм төсөөлөн бодох чадвар байж яадаг. Өөрийнхөө төсөөлөн бодох чадварыг сайжруулснараа өөрийгөө илүү сайнаар сайжруулах ийм боломж бий болдог. За хамгийн сүүлд нь болохоор бие даасан хүсэл зориг буюу хий гэсний хийдэг байх. Энэ чадвар хүн болгонд өгөгдсөн байдаг. Тэгэхээр энэ 5 чадвар хүнд хэр хөгжсөн байгаас шалтгаалж хүн амьдралаа эерэг сайнаар өөрчлөх энэ чадвар нь бий болж идэг. Тэгэхээр бид нар өдрийн тэмдэглэлийг ашиглаж эдгээр 5 чанарыг хөгжүүлэх боломжтой байдгаа гэсэн үг. За тэгэхээр та өдрийн тэмдэглэл дээрээ яг юу бичиж тэмдэглэснээр эдгээр 5 нандин чанар хөгждөг юм бэ гэдгийг тайлбарлая. За тэгэхээр хамгийн нэгдүгээрт нь таны амьдралд гарч байгаа ямарваа нэгэн таалагдахгүй үр дүнгуудын талаар та бичих хэрэгтэй. Тэгэхээр тухайн үр дүнг бичихтэй яг ямар шалтгааны улмаас эдгээр таны хүсээгүй үр дүнгууд бий болоод байна вэ? Энийг сайтар эргцүүлж учир шалтгааныг нь бичих нь зөв байдаг. За хоёрдугаарт нь ямарваа нэг зүйлийг хэрэггүй таны ирээдүйд хор уршигтай үр дүн нь сайнгүй гэдгийг та мэдсээр ээжиж яагаад одоо хүртэл эдгээр зүйлсийг үргэлжлүүлэн хийсээр байгаа юм бэ гэдэг асуултанд та хариулах хэрэгтэй. Тэгэхээр өдрийн тэмдэглэл дээрээ яг ямар учраас та энийг болохгүй гэдгийг мэдсээр ээж хийгээд байгаа юм бэ? Ингээд өөртөө ярилцсан байна. Тэгэхээр эдгээр ярилцсан зүйлсээ өдрийн тэмдэглэл дээрээ буулгах нь таны зүм мэдрэмж ухамсарт илүү гүн нэвтэрч та эндээс дараагийн өөрчлөлт сайжрлыг бий болоход маш тустай байдаг. 3 дугаарт нь та ямарваа нэг зүйлийг зөв хийгээд тасралтгүй хийгээд эерэг сайн үр дүнгууд гаргаж байгаа тэр зүйлсээ бичнэ. Тэгэхээр магадгүй та тасралтгүй фитнест яваад таны бие сайхан өөрчлөгдөж байгаа бол та зөв хооллоод бие чинь илүү хөнгөн шингэн сайхан болж байгаа бол энэ тухайга бичгэнэ. Өөрийнхөө амьдралын талбар бүрт гарч байгаа эерэг өөрчлөлтүүдийг та өдрийн тэмдэглэлдээ бичгэнэ. Дараагийн бичих зүйл нь болохоор та өөртөө өгсөн амлалт болон бусдад өгж байгаа амлалтандаа яг хэр хүрж ийн вэ? Ямар амлалтуудыг та өмнөө тавьсан? За тэгээд тэрийг хэрхэн биелүүлсэн? Одоо ирээдүйд та яг ямар амлалтыг өөртөө өгөх гэж байна вэ? Энэ болгоныгоо өдрийн тэмдэглэлдээ бичнэ. За дараагийн өдрийн тэмдэглэлдээ бичих зүйл бол та
өөрийнхөө ирээдүг хэрхэн төсөөлж байна вэ? Танд ямар боломж болцоо байна вэ? Та ямар ирээдүг бүтээхээр төлөвлөж байна вэ? Зорилгоо төсөөлөн бодох чадвараа ашиглаж бичнэ. За энэний ачаар та ирээдүгөө илүү тод зураглаж энэ болгон чинь таны далд ухамсарт гүн нэвтрэн тэгээд энэний араас таны одоо зөв үйлдэлүүд дагалдан гарах болно. За тэгэхээр эдгээр одоо 5 зүйлсийг та өдөр болгон заавал бүгдийг гэх албагүй ямар ч байсан өдрийн тэмдэглэлтэд та эдгээрийг бичиж аваарай. Энэ нь таны өөрийгөө ухамсарлах болоод зорилгодоо илүү төвлөрөх одоо чадварыг чинь дээшлүүлнэ. Мөн та өөрийнхөө хүсэн амлалтандаа үнэнч байж зорилготой илүү тууштай хандах болно гэдгийг амлаж байна. За тэгээд өнөөдрийн маань видео бичлэгийг хүлээн авч үзсэн та нартай баярлалаа. Хэрвээ таалагдсан бол комент үлдээгээрэй, мөн шеэр хийж бусдад түгээгээрэй гэж хүсмээр байна. Баярлалаа.